За сайн байна. За энэ удаагийн хичээлээр бид source сонгох болон түүнтэй нэг талбарт байрладаг сонгохны талаар ярилцгаална. За бидний үндсэн баатар буюу source сонгох маань энд байж байна. За энд source гэж харагдаж. За мөн effect control, audio mixer гэсэн хоёр сонгохтой нь давхарлсан байдлаар нэг газар байрладаг. За source сонгохны үүрэг юу вэ гэхээр бид нэр project цонхороо дамжуулж оруулж ирсэн media файлыг source цонхороо дамжуулж үздэг. За мөн багахан хэмжээгээр эвлүүлгийг хийж болдог. Одоо цэвэрлэх хар материалыг цэвэрлэх мэтлэн зүйлсийг бас давхар хийж болдог. За ээж үзцгээе. За юун төрөнд desert гэсэн JPEG файл буюу зургийг фото зургийг source monitor-ыг зүгээр ингийн байдлаар чирээд тавихад энэ зураг маань ямар ч хөдөлгөөнгүй үн явж нь бол мэдээж зураг учраас хөдөлгөөнгүй. За ингээд энэ зургийг бүр томоор харж болж байгаа юм. За мөн адил ингээд тоглоулж болж байна. За одоо бид видео дээр source monitor дээрээс үзцгээе. За wildlife Windows Media Video файлыг source monitor-оор чиглэлээ тавилаа. За тэгээд play дарж болно мөн гаран дээрээс space буюу зай авдаг урт товчлоорыг даахад уг media файл маань тоглож байна. За source monitor үүрэг нь бол ердөө энэ. За бид source monitor дээр юу харж болох вэ гэхээр уг дүрсний урт нь 30 минут 1 фрейм. За энэ дойлоор хэмждэг, фреймээр хэмждэг. За тийм 30 секунд 1 фрейм буюу 1 кадр байна. За энэ хэсэгтээ болохоор бид яг аль хэсэг дээр бидний слайдер маань гүйж байгааг харуулж байна. Яг одоо юм байл 12 секунд 29 дэх фрейм дээр байж байгаа жишээд. За ийм үүрэгтэй цонх байна. За энд та бүхэн харж байгаа fit буюу яг хэмжээг нь таарсан хэмжээгээр харуулах гэж байна. За мөн дүрсийг бид нэ 100% харж болно. 100% харахад яг дүрсний жинхэнэ нягтрал нь харагдана. За fit буюу яг энэ цонхондоо таарсан хэмжээгээр харж байна. За мөн 400 хүртэлх хуваар томор болон татж харж болж байна. За 400% дээр болох мэдээж нягтрал болж задарна гэдэг юм болж байгаа шиг байна. За тэгээд бид муу хурдтаар гүйдэг хийж байна. Энэ слайдерын тусланж байгаа. Аль болох центрээс холдсон бид хурдтаа гүйж. За мөн урагшаа хаашаа. За мөн та маш нэрвжсэн байдлаар дүрсээ таарах буюу үзэх шаардлага гарч байгаа бол энэ мөн доотлын роллераар бид нааш чааш нь дүрсээ үзэж харж болох нэ. За энд маш сонирхолтой багшнууд байгаа. За энд set in point буюу I гаран дээрээс I үсгээр энэ багжийг ашиглаж болно. За set out point буюу гаран дээрээс O үсгээр энэ багжийг ашиглаж. За энэ хоёр ямар үүрэгтэй вэ гэхээр та source monitor дээрээс яг өөрт хэрэгтэй дүрсийг тастаж авч болдог. За source monitor-ын ганц томоохон давуу талууд нь бол нэг. За жишээ нь бид эхлэлийн цэгээ зааж өгөхөнд тулд A хэсгийг дарж байна. За мөн шууд mouse дээрээс шууд энэ дарж болно. За төгсгөлийн хэсэг маань O буюу out point. За би гаран дээрээс O хэсгийг дарж өглөө. За тэгэхэд I болон O хэсгийг дарсан хоёр цэгийн хооронд дүрс маань өнгө арай жоохон саалд өнгөтэй болж байгаа. За энэ юу гэсэн үг вэ? Бид энэ дүрсийг тэмдэглэж авлаа гэсэн. За энэ хоёр цагаан хэсэг бол бидний эвлүүлгэнд бол орохгүй тасарт одоо бинд хэрэггүй болсон гэсэн. За мөн та энийг нааш чааш нэтлгүүд дураараа өөрчилж болдог. За
ингээд тэмдэглэж авсан дүрсээ яах вэ гэхээр бид нэр зам руугаа шилжүүлнэ. За бид одоо тэмдэглэж авсан дүрсээ зам руу шилжүүлэх хүнд яах вэ гэхээр шууд дүрсэн дээрээс маус нэгээрээ дараад чирээд видео 1 гэдэг зам дээр тавиад тоглож үзэхэд энэ програм цонхон дээр бид нэр харж байна. За үрийн одоо хичээл өндөрлөцгөө.